үр дүнгийн сонсгол гэдэг бол одоо 26-гийн 1 дээр байхгүй байгаа. Тэгээд үр дүнгийн сонсгол гэж яг юу болохыг бүрэн тодорхойлоогүй байна гэж хараад байна. Хоёрдугаарт нь зүгээр зохион байгуулж болно гэдэг нь бол хитрхи сул заалт буюу нөгөө өсөд байгаа хуулийнхаа өөрчлөлттэй зөв юм уу буруу юм уу. Гуравдугаарт нь одоогийнхоо хуулийн 10 дугаар зүйлдтэй давхцаад байгаа юм шүү. 12, 13 дээр тайлан гэрүүлэх байнгын оролцох журмыг заачсан байна гэдэгтэй. Тэгээд шин төрөл юм бол хэрвээ үр дүнгийн сонсгол гэдэг нь шин төрөл юм бол 26-гийн 1 дээр нэмэхгүй мүү? Чуулганы дэгийн тухай хуулийн 119-ийн 6-ад нэг асуудлаар 1 жилийн дотор дахин хяналтын сонсгол хийхгүй гэж заасан. Тэгвэл үр дүнгийн сонсгол ч анхны сонсгол хийснээс хойш ямар хугацааны дараа хийх юм бэ? 1 жилийн хориг нь адилхан үйлчлэх юм уу? Түрүү асуусан зохион байгуулж болно гэдэг нь эрх олгосон боловч үүрэг үүсгээгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр нөгөө үүрэг нь үүсгэгдээгүй тохиолдолд эн чинь тийм зөв байж чадах юм уу? Байнгын орооны зүгээр үзмжээр шийдэгдээ явдаг болчих юм уу? За, үр дүнгийн сонсголыг тэр босго шалгуур нь юу байх юм бэ? Өгсөн чиглэлийнхаа нөгөө 50%-аас дээш доош хэрэгцсэн тайлан ирсэн ирээгүй нийтийн өргөдөл гомдол байгаа эсэх гэдэг. Тэгээд зардлынхаа тооцоонд улсын төсвөөс хөрөнгө шаардахгүй гэж гисэн байна. Гэхдээ энэ сонсголч нь нөгөө зохион байгуулалт танхим оролцогч шинжээч эднэр гээд бичиг хэрэг орчуулга захим дамжуулалт гээд тодорхой хэмжээний зардалтай энэ зардлаа дооцсон юм уу? Үр дүнгийнхаа сонсголыг зөвхөн хяналтын сонсголтой хамааруулах юм уу? Эсвэл нөгөө төсвийн сонсгол, хүний эрх, ерөнхий хяналт, нэр дэвшигчийнхаа сонсголт бүгдд нь хамааруулж ойлгох юм уу? Жишээлх юм бол нэр дэвшигчийн сонсгол төр үр дүнгийн сонсголыг нь хэр зохимжтой байж болох юм. Тэгээ энэ төсөл маань нэрвэ батлагдвал их хурлын хяналтын чанар сайжрах яг тийм бодит үзүүлэлт нь юу байх юм? Зүгээр ийм процесс нэмсэн асуудал болж байна уу гэдэг ийм зүйлүүдийг асууж байна. Үгүй. За, алдарч олон гишүүн үзэнгэлж. Хоног нэ. За, Батбаатар гишүүн олон чухал асуудлыг хөндлөө. Ер нь бол Монгол Улсын их хурлаас олон сонсгол зохион байгуулдаг. Маш олон сонсголыг зохион байгуулдаг. Тэгээд иргэд үр дүн ерөөс тодорхойгүй байдаг. Одоо жишээ нь нүүрсний сонсгол, новоо автобусны сонсгол, олон сонсгол зохион болоод яг хин ямар одоо хариуцлага хүлээсэн огт тодорхойгүй үлддэг учраас зайлшгүй 1 жилийн дараа үр дүнгийн сонсож энэ сонсголоор бий болсон нөхцөл байдлыг үнэлж дүгнээд нөхдүүд ямар одоо хариуцлага хүлээсэн бэ гэдгийг ил тод одоо ард иргэдэд зарлах зүйтэй гэж үзэж би одоо энэ заалтыг оруулсан юм аа. Зөвхөн хяналтын сонсголын чиглэлээр одоо үйл ажиллагаа зохион байгуулна гэж үзэж байна. Батбаатар гишүүний тэр саналууд байна. Зохион байгуулж боолны дээр чинь султчих байгаа юм биш үү гэж байна. Энийг бас одоо хэлцүүрийн явцад бас гэсэн ийм хувь санаачилсан байгаа. Тэгээд энэ одоо дэд хороог байгуулах нь зүйтэй маа гэд 76 гишүүн маань одоо дэмжиж гар үсэг сурсан. За ерөнхийдөө бол дараах одоо үндэслэлээр эрчим хүчний одоо дэд хороо байгуулах нь зүйтэй маа гэж үзсэн байгаа. За нэгдүгээр асуудал бол эдийн засгийн байнгын хороо маань Улсын хурлын тухай хуулийн 23-ийн 1 зааснаар нийтдээ 30 асуудлыг одоо хариуцдаг юм байна. Эдийн засаг, за улсын төлөвлөгөө, Монгол банк, стандарт, эрчим хүч гэдэг ингээд 30 асуудлыг өөрөөр хэлбэл эдийн засгийн байнгын хороо хит олон одоо асуудлуудыг хариуцдаг учраас одоо тэргүүлэх салбарууд маань ерөнхийдөө хаягдаад байна. Тэргүүлэх салбарт одоо улсын хурлын гишүүд маань бас хувь нэмрээ оруулж ажиллах боломж нь жаахан хязгаарлагдмал байна гэж ингэж үзсэн. За тэгээд эрчим хүчний одоо хөгжлийн дэд хороотой болсноороо эрчим хүчний салбарт буюу одоо тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд улсын хурлын гишүүдийн бас оролцоо хангагдана гэсэн ийм одоо үзэл баримталтай байж байгаа. За дээрэс нь одоо дэд хороог энэ эрчим хүчний хөгжлийн дэд хороог байгуулснараа ямар нэгэн одоо төсөв мөнгө одоо бүтэц гэдэг юм уу юугүй шинээр гарч ирэхгүй
тийм бүтэц байгаа. За ерөнхийдөө нэг юм 4-5 одоо эрчим хүчний чиглэлд нэлээд одоо төлхөө анхаарал хандуулж ажилладаг гишүүд маань 4-5 гишүүд маань орж ажиллаад тэгээ маш одоо итвэхтэй эрчим хүчний салбар тулгамж байгаа асуудлыг сонсъё. За мөн одоо энэ чиглэлүүд энэ асуудлуудыг шийдэхийн төлөө бас улсын хурлын тогтоолыг батлуулахын төлөө одоо салбарын сайд мөн одоо салбарын мэргэжлэнүүттэй нэгт хамтарч ажиллая гэсэн ийм одоо үндслэлээр бол энийг гаргасан байгаа. Тийм ч учраас ерөнхийдөө гишүүд маань яалтч авахгүй эрчим хүчний салбар маань нэлээд одоо тулгамдсан салбар олон асуудлууд байна. Бид нар одоо өвөлд хэрэглэгчээ яаж одоо дулаан цахилгаанаар нэг хөлдөөчгүй шиг өвлийг давах уу гэдэг маань олон асуудал байна. За энэ салбарын одоо стандарт, аюулгүй ажиллагаа, за одоо хүний нөөцийг бэлдэх, за хүмүүсийн одоо ажил хэсгийн цалин нэмэгтэй холбоотой гэдэг үе түмэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол мэдээж одоо гишүүд бол тодорхой хэмжээгээр бол хувь нэмэр оруулж ажиллах ийм шаардлагатай байгаа. Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд ингээ 2 жилийн хугацаанд ингээ ажиглаад байхад эдийн засгийн байнгын хороо маань хэд олон асуудлыг хариуцдаг учраас үнэхээр тэргүүлэх салбарууд бол хаягдаад байна, орхигдоод байна гэж ингэж үзсэн учраас ийм одоо эрчим хүчний эдийн хороо байгуулъя гэсэн ийм санал санаачлага гаргаж хууль өргөн барьж байгаамаа. Тийм учраас байнгын хорооны одоо гишүүд маань дэмжиж өгөөрэй гэж ингэж хүсье. За хууль санаачлалын илтгэл төслийн үзүүлэлттэй холбогдсон асуух асуулттай гишүүд байна уу? Батбатар гишүүнээр тасаллаа. За Батбатар гишүүний Ундрам гишүүнийг нэмж оруулъя. За Ундрам гишүүнээр тасаллаа. За Батбатар гишүүний микрофоныг нэ. За эрчим хүчний дэд ороо гэдгийг уг нь дэмжиж байгаа. Дээрээс нь төсөл санаачлагчид байж байгаад нэрээ татаж авсан. Тэр нь бол бас их хурлын тухай хуулийг хэлцэх ажлын хэсэгт оролцох шаардлага байсан учраас нэрээ татавсан юм аа. Гэхдээ энэ эрчим хүчний ямарал дэд хороо гэдэг нэр өөрөө эмчилгээ болохгүй. Хуулийн 27-гийн 3-7-д эрчим хүчний хөгжлийн гэд нэмчихсэн байгаа. Гэхдээ 27-гийн 5-д энэ дэд ороо яг ямар асуудал эрхлэхээ наривчлан тусгаж чадаагүй байна. Нэг өсөндөө нэр нь байдаг ачиг үүрэг буюу нөгөө хэмжих үзүүлэлт хэрэгжүүлэх тэр чиг үүргүүдийн 27-гийн 5-д нэмж оруулах талаар бодсон зүйл байгаа юу гэж асуумаар байна. Дээрээс нь эрчим хүчний асуудал гэдэг нь бол дэд ороо жилд нэг удаа биш улирал тутам засгийн газар эрчим хүчний яам эрчим хүчний зохицуулах хороо холбогдох төрийн хэмжээнд компаниудын тайланг сонсдог байх хэвээр. Одоо орж байгаа төслөөр бол жилд нэг удаа гэд ингээ явж байна гэж үзээд байна. Тэгэхээр үүн дээр бас хууль санаачлагч ямар бодолтой байгаа. Санхүүгийн асуудлууд байна. Хэмжих 5 гол үзүүлэлт байна гэж хараад байгаа шүү дээ. Импорт, оргил ачааллын нөөц чадал, шинэ их үйлсвэр, сүлжээний алдагдал, салбарын санхүүгийн алдагдал гэсэн энэ 5 асуудлыг тусах юм. Тэгээ энэ дэд хорон зөвхөн сайхан сонсгол хийгээд идэг гэж болохгүй. Томоохон төслүүд дээр хугацаа хариуцах байгууллага, санхүүжилт, саатал одоо дараагийн алхамыг ил тод мэдээлдэг энэ парламентын хяналтын самбар болж энэ дэд хороо маань өөрөө бас ажиллах ёстой гэж үзэж байна. Тарифын шинжилт, хөрөнгө оруулалт, төрийн хэмжээний компаниудынхаа өөр төлбөр алдагдлыг хилцэхээсээ зайлсхийвэл энэ дэд хороо зүгээр реформинг гэдэг шин чанараа алдчихна. Тэгэхээр энийг зүгээр юм улс төрийн тайвшруулах бүтэц буюу олон нийтэд за нэг эрчим хүчтэй холбоо асуудал байна. Түүнд хамарсан дэд хороо байгуулж байгаа юм байна. Асуудал шийдэж байгаа юм байна гэдэг ийм нэр орж болохгүй. Чиг үүргүүдийн хэрэгжүүлэх ажлуудын хариуцах тайлагнах одоо олон болохгүй байгаа зүйлийг гаргаж ирдэг. Энэ зүйлүүдийн гаргаж ирээд тэгээд тэр эрх мэдэл хариуцлага тооцоо хяналттай хамтдаж явахгүй бол одоо байгаа төслөөрөө бол зөвхөн нэр нэмээд за одоо зөвхөн нэр нэмсэн гэж харах хэлж болохгүй. Гэхдээ жаахан дутагдaltaй байна гэж ингэж хараад байна. Тэгээд дэд хороо хуулиар бүрдээ ийм 5 үзүүлэлтээр түрүү ярьжсэн 5 үзүүлэлтээр засгийн газрын тайланг сонсдог байх. Эрчим хүч бол Монголын хөгжлийн үндэс суурь, нөгөө хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, одоо дулаан тухтай амьдрал энэ бүх асуудлыг шийдэх их үүсвэр. Өнөөдөр бид нар чадлын дутагдлаа юу вэ гэж нөхөх тухай харж байгаа болохоос биш хөгжлийн төлөө илүү ямар нэмэлт эрчим хүч шийдэх вэ гэдгээ ерөөсө бодохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлүүдээр хууль санаачлагчийнхаа хувьд ямар одоо оруулах зүйлүүдээр анхаарч болж байна. За хууль санаачлагч эцэг гишүүн. Микрофоныг нэ хариулт.
За Багдатар гишүүндээ баярлалаа. Маш одоо сайхан санаачлалууд бас нэмэлт юмнуудыг хэлж байна. Тэгэхээр энэ хуулийн хувьд улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн ажлын хэсэгтээ бас нэгтгэгдээд ингээ явах учраас таны саяны хэлсэн одоо нэлийн детальчилсан үүрэг оройлын одоо заах юмнуудыг бас нэмэлт оруулаад ингээд явах бүрэн боломжтой. Яг таны хэлж байгаа зүйтэй эрчим хүчний салбарт бол одоо энэ яг таны хэлсэн 5 чиглэлээр одоо салбарын одоо сонсгол тайлан хийх энэ чиглэлээр бас одоо шийдэл улсын хурлын тогтоол батлах за энэ чиглэлээр одоо улсын хурлын гишүүд одоо юу хийж болох боломжтой бүх зүйлүүдийг хийхийн төлөө ингээ ажиллах юм байгаа. За яг хууль тусгаснаар бол ер нь улсын хурлын тухай хууль дээр бол дэд хорооны одоо үүрэг одоо харилцаа бас юм хязгаарлагдмал байдаг юм байлээ. Мэдээлэл сонсох, за санал дүгнэлт гаргах, за шаардлагатай бол одоо улсын хурлын тогтоол энэ төсөл гаргах, за гэх мэтлэнгээр ингээд байдаг юм байлээ. Гэхдээ нэгэнд бид нар одоо нөгөө улсын хурлынхаа хуулийг одоо шинжилж байгаа тохиолдолд бас яг сайхан ингээд таны одоо юу хийх юм, ямар юмар хэмжих юм, ямар хугацаанд хуралдах юм гэдэг юмаа нэлээд наривчсан байдлаар ингээд тусгаад явах бүрэн боломжтой байгаа. Тэгээ таны яг хэлж байгаа зүйтэй ингэж дэд хороо ингэж байгуулснараа улсын хурал дээрх яг одоо ийм нээлттэй платформ юу болж хяналтын самбар болж ингэж ажиллах гэдэг бас их гоё үг хэлж байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү бас хуулийн дээр тусгай явъя гэж ингэж бодож байна. Баярлалаа. За Чимбатын ундран гишүүний микрофоныг нэ асуулт.